За Баянгарын аймгийн Шинжис сумын 2 дугаар агийн иргэн Ууганбаяр өвгтэй данааж байна. За одоо энэ суманда одоо болонк үйлдвэрлээд 3 дахь жилээ. За одоо 4 дахь жил рүү орох гэж. Одоо нэг улирлын жанартай болохоор зогссон юм байна. Ийм юуны нүхэн болонк гэл. Энэгээр одоо нэг өвлжөө бууцсан дээр одоо нэг амбар сав. Тэгэл орон сууцч бас барьж лээ. Тэгээд гашаа одоо бас их гашаа өрөөлдөг болж байна. Доороо 8 хүн ажил болж. Гин зуны ихэлснээс хойш юу ажил зогсдол ажил болж. Одоо сүүлийн үед бас ийм нэг шугамны хавтан зохиж бас нийлүүлдэг. За ямар ч гэсэн одоо 20,000 гаруй болонк зохиод нийлүүлэлт хийсэн. Би болохоор дархны юуны шүтээсийг болохоор барилгын зургийн дизайнераар 16 онд гэсэн. Ер нь гашаандаа хийгээл хураадаг байсан. Гацснаас аахгүй. Тэгээ энэ жил бол огт гэж хураагагүй. Өнөөдөр зохиол маргаашийнхаа буцаагаал юу хүмүүстэй ачаал байга. Энэ жил бол огт гашаанд ороо. За би одоо 2 жил гарan өөрийнхөө л юугаараа яасан. Энэ жил Эрдэнэ Монголоос нэг хүүгөө зээлгэж хийсэн. 10 сая төгрөгийн юмд нь оролцож байгаа. Эрдэнэ Монгол хүүгөө зээл хамрагдсанараа 3D болонкны машин захиалсан байгаа. За тэгээд хойтонгоос болохоо энэ сумдаа тийм 3D болонкны машинтай болж 3D болонк зохиж гашаанууд нэхэд л одоо загвартай 3D болонкоор барихаар тийм үйл ажиллагаа явуулахаар одоо нас. Одоо тэр 3D болонк болохоор яг энэ болонк шиг мөртлөө ийм 2 булан байхгүй ийм нэг ташуу конус хэлбэртэй. Яг тэгээ надаас яг болонкийг нодолж байгаа явахад ч бас яг мөнгө төгрөгөөр авч чаж гэсэн. Дараа нь хийгээд бүтээгээд baаш юм нэг л гоё гашаа машаа барьцсан байхад нь харахад бас үлдцтэй л юм да. Одоо энэ хойдол төр гашаа байгаа. Дахиад энэ урталт энэ жил ихэд 3 гашаа барьсан. Хөдөөгөр бол тэгээ нэг юу амбар сав болцондоо барьсан. Голцоо 4-5 харьцаатай тийм нэг энэ хүмүүс чи эд өрөнгөө хураах гэх юм. Тийм юу байшин бол өвлжөөнүүд дээр нөх барьсан. 2 орон сууц барьсан хөдөө. Нэг нь айлын нэг орон цуслан дээр нэг орон сууц, нэг нь өвлжөөнд.